Сонсогч та бүхэндээ орой мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчууд АМЖL радио 88.3-аас 7 өнөөдрөөс басан гарагийн 20 цаг 10 минутаас хүргэж байгаа хоол болтол хов зугаа оройтой шашуун нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 11-ний даваа гарагийн дугаар шударгад бэлэн боллоо. Студид хөтлөгч Цанцаа Ами, найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар газрын шимээр амьдралд амт нэмэн газар шим шинэ бүтээгдэхүүн худалдаанд гаргасан байна. Мөн 8 даатгал таны амар тайван аялын баталгаа урайтгаар хамтран ажиллаж байна. Бэлзэн хоногтой үчи мэндийг хүргэе. За бэлзэн хоногтой бүгд нь үчи мэндээ юмнахан хоб боцоход бэлнэ үү? Билээ. За. Өнөөдөр танилцуулах алдарчнуудад товчхон дурдъя. За амиж танилцуулах учраас би товчхон дурдчихъя. За өнөөдөр гоё баригл хоолойтой хүүтэн ширүү мөртлөх гоё дог дүр төрхтэй. Тэгээ дотроо хөгжилтэй залуу гинэ. За модель жүжигчин Ким Сүүхёгийн тухай танилцуулахаар бэлдсэн. За энэ жүжигчнийг юугаар нь сайн мэдгүй гэхээр 21 хамтлагийн нэг Falling in Love гэдэг байдаг шүү дээ. Тэр клипэн дээр хальт гардаг. За бас It Hurts гэдэг ном дээр бас гардаг тий. Энэ хамар мамар нүд хөмсгөнд шугам. Нүд хөмсгийг гамгүй заяац юм шүү. Чих мэх нь яаж яхад хүрхэн дэлдэн бэлдэн чи яасан тийм бэлээ. Тэгээд ээж аав нь заяасан бэлээ түнд. Тийм ээ. За тэгэхээр өнөөдөр энэ жүжигчний тухай танилцуулах тий. Одоо манайхан би аав чи аав гэж болооцлоо. Тий одоо нэг Big Bang-ийн GD-гийн бас шүү дээ. Дотны мэдсэн. За би өнөөдөр тэгвэл Samuel Jackson гэж жүжигчнийг танилцуулахаар бэлтлээ. Өнгөт арьстай энэ жүжигч юм аа. Тэгээд маш олон кино тогсондоо ер нь царайг нь хараа танихгүй хүн байхгүй дээ. Галдас болох байлгүй нэрээ. Гэтэ нэрийг хэлэхээр мэдэхгүй байж магадгүй. Тогсон кино гэхээр самаг олон л таа. Маш олон кинонууд байгаа. За чи зургийг харахаар таньж гэнэ үгүй юу? Хардаа. Таних уу? Харж ирсэн үү? За танилгүй яах вэ? Таньдаг ах бай гэж. Гэхдээ уусаа нэрийг сонсооч гэсэн мэджилээ. За нүнийг танилцуулахаар бэлтлээ. За жигнэр нь болохоор Samuel Lero Jackson гэдэг юм байна. 1948 оны 12 дугаар сарын 21-нд төрсөн. Одоо 76 настай Америкийн жүжигчин байгаа. За тэгээд үе үеийнхэн хамгийн алдартай жүжигчдийн нэгд бол зөв ёсоор ордог. Тоглосон нийт кинонууд нь дэлхийд даяар нийтдээ 27 тэрбум гаруй долларын ашиг олсон учраас түүнийг бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой жүжигчин бас болгож чадсан юм лээ. Сайн нөгөө Kendrick Lamar-ын үзүүлбэр дээр бас гарч ирсэн шүү дээ. Тэгээд 22 онд болохоор Академийн хүндэт түргэмжлэлийг бас хүлээж авсан байдаг. За амьдралаас бага насныхын амьдралаас дурдвал айлын ганц хүү юм байна. За тэгээд Вашингтон DC хотод өрсөн Elizabeth Harriet толон за Roy Henry Jackson нарын цорын ганц бол хүүхэд болоо мэндэлсэн байдаг. За тэгээд аав нь болохоор Канзас Ситид гэр бүлээрээ амьдардаг байсан. Гэтэ маш их хэмжээгээр уудаг хүн байсан юм билээ. Тэр байнгын л арх уудаг байсан учраас архинд онцныхоо бол бас нас орсон. Тэгээд амьдралтаа болж гисэнгүүд аавтайгаа нэг 2 удаа л уулзсан байдаг. Юу н байхасаа байхгүй нэг байж хагаад сүүлийн 2 удаа л уулзсан юм л одоо аав нь байхгүй. Тэгээд ээж нь өсгсөн. Ээж нь голчлон өсөхөөс илүүтэйгээр нөгөө ганц хүүгийнхэн төлөө ажил амьдралаа зохицуулж явдаг байсан учраас эмээ өвөө хүүхд гэж хэлж болно. Эмээ өвөө нь ерөөдөө өсгсөн. За тэгээд Riverside-ийн ахлах сургуулийг төгссөн юм л да. Тэгээд сургуульд байхдаа болохоор найрал хөгжмийн хамтлагт эсэж ороод Францын эвэр бүрээ идэгчтэй тий. Тэгээд лимб тоглолдог байсан буюу хөгжим тоглож чадна. За тэгээд багаасаа ахуулаад нэг асуудал юу байсан гэсэн чи ээрж гацдаг байсан. Тэг юм ярихтаа нөгөө гацаад идэгч хүмүүс бодоол ингээ гацаад яг тийм байсан. Тийм учраас эннээсээ нэлээд санаа зовдөг. Тэг одоо ч гэсэн гацдаг юм л шүү дээ. Тийм үү. Тэг эдгэрийг бүрээ идэх. Тэгэхээр кинон дээр бол их гацаад байдаг шүү дээ тий. Яг энгийн амьдрал дээр ингээ ярихаар ч гацаад ээрж гацдаг нь бол хэвээрээ л байгаа гэсэн үг. За тэгээд энэ нөгөө ээрж гацдгаасаа болоод хүүхдүүд жоохон шоглуулдаг байсан учраас энгийнээр ямар нэгэн асуудалгүй ярьдаг хүүхэд болохын тулд айгүй дүр үсгэж тэрэндээ нэлээд зовдөг байсан юм билээ. Одоо ч гэсэн байж байгаа гэсэн. За тэгээд мэрэгчлэн айгүй сонирм. Далайн биологийн чиглэлээр суралцчихсан. Ямар ч жүжигчин биш хүн байхгүй. Шал өөр харагдаад эхэллээ шүү. Биологч хүн шиг харагдаад. Биологч хүн шүү дээ. Биологийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалах зорилготой байсан. За тэгээд Жоржиа мужи Атлантад одоо ингээд коллежид суралцсан байдаг. Ангидаа нөгөө нэг нэмэлтээр ингээд багш нэг нэмэлт даалгавар өгдөг штэ. Тэгэхээр нэг илүү оноо моноо өгөөд идэг штэ. Тэгээд энэ оноо авахын тулд орон нутгийн жүжигчдийн бүлэгт ийсээд дараад нь жүжигчин болохоор шийдсэн юм билээ. Нэмэлт оноо авахын тулд жүжиглэж хэлсэн. Тэгэхээр ер нь бол тэр үед л өөрийгөө жүжигчин болох боломжтой явуулж харсан байна л тий. Яг үнэ. Тэгээ мэрэгчлээс олсон буюу 1972 онд болохоор сургуулаа төгсгөөс өмнө Just Us гэдэг театрыг үүсгэн байгуулсан байсан. Одоо нөгөө сонирхогчдын тийм бүлгийг бас үүсгэн байгуулсан билээ л дээ. За нэг юм сонирхолтой амьдралыг түүхтэй хүн байлээ. Яасан ингээд гисэн 1968 онд Мартин Лютер Кинг биш үү? Мартин Лютер Кинг нас орсны дараа болохоор Джексон Атлантад байх Кингийг оршуулах ёслолд нь оролцсон хүмүүсийн нэг байсан юм байна л та. Дараа нь тэгш эрхийн төлөө оролцох одоо юм чагсаал болсон, маш их чагсаал болоод энэ оролцохоор Теннесси мужи Мемфис хот руу бас явсан байгаа. Ингээ 2005 онд нэг одоо сонинд ярьцлага өгөхтэй болохоор би тухайн үед Мартин Лютер Кингийг аллахт нь бол одоо маш их ууралсан, уур үрээдсэн. Гэхдээ яг хаа характер цочирдоогүй, ер нь л нийгэм жоохон тийм байсан.
гэж байгаа. Ингээд 69 он болсон 68 онд оршуулах хэсэлд нь оролцоод 69 онд яасан гэдгсэн чинь Джексон болон бусад хэд хэдэн оюутнууд Морхаус коллежийн итгэмжлэгчин төлөөлөгчийн зөвлөлийн гишүүдийг заяа. Тэгээд сургуулийнхаа захирлыг сургуулийн сургалтын хөтөлбөр болон засаглалд шинжилэлт хийхийг шаардаад оюутны хотгондоо барьцаалсан. Тэгээд сургуулийн захирлыг барьцаалжсэн болж таарч байгаа. Тэгээ өөрснийхөө нэг шаардлагыг хэлж байгаа юм л та. Ингэмээр байна гэд. Тэг ингээ барьцаалсан байдаг. За коллеж эцэст нь энэ бодлогоо өөрчлөхийг уулын зөвшөөрсөн. Гэхдээ Джексоныг хууль бусаар хүн барьцаасан хэрэгээр буруутгаад эцэст нь 2 дугаар цэргийн гэмт хэрэг үйлдсэн гэж бас буруутгах гэсэн юм байлаа. Энэ үйл явдлын дараа болохоор 2 жил сургуулиас хөөгдсөн. Азар нөгөө шоронд орчоогүй яваад байсан. Эцэст нь жүжигчдийнхээ карьерийг хөөхөр шийдсэн юм л да. Гэхдээ ямар нэгэн нөгөө гэмт хэрэг үйлдээгүй, хүчирхийлэл үйлдээгүй байсан. За дээрэс нь зэвсэг хэрэглээгүй байсан давуу тал болсон гэх юм уу да. Тэгээ тухайн үеийнхээ оюутнуудын идэвхтэй тэмцэгчдийн нэг байсан буюу ер нь оюутнуудын төлөө аяг дуу олох хүрэгдэг байсан юм билээ. Сургуулийн захирлыг барьцаалчихж байгаа юм ч гэдэг аргагүй ч тийм ээ. Ингээд 2 жилийн дараа болохоор яг сүүлд нь коллежид буцаж ирээд 1972 онд болохоор драмын чиглэлээр бакалаврын зэрэг авсан юм билээ. За тэгээд сургуулиас нь 2 жил ингээ хөөгдсөн байхаар нь болохоор Лос Анжелес хотын нийгмийн ажилтны хэсэгт бол ажилд ороод ажил хийж байсан. Ингээд Атланта руу буцаж очихоор шийдээд энд нь яасан гэсэн чинь Стокли Кармайкл, Рэп Браун болон хар ерөөс хүчний хөтөлбөрөнд идэвхтэй оролцдог болоод ер нь бол ийм бүлэгт нэгдээд ингээ орчиж байгаа. За энэ хөтөлбөрөнд оролцсноор өөрийгөө илүү хүчрэх болсон гэж бодсон. Ялангуяа бүлэг нөгөө энгийн юу гэх 50 замаар тэмцдэг байж яснаа зэвсэг мөргөлдөө хийдэг болж эхлээд буу худалдаж авч эхэлж байгаа юм л да. Нэлийн зэрлэг болж эхэлж байгаа гэх юм уу. Тэр үеэсээ за би бол одоо нэлийн хүчрэх болж байгаа зөв юмны төлөө явж байгаа юм байна гэж боддог байсан гинэ. Гэсэн идэж гисэндээ ямар нэгэн зэвсэгт мөргөлдөөнд оролцохоос өмнө холбооны мөрдөгчдийн нэг мөрдөжсэн гэсэн үг араас нь ер нь л мэдээд байсан. Тэгээд хэрвээ чи энэ бүлэгтээ энэ янзаараа ингээ байгаад ах юм бол 1 жилийн дотор л чиний амь нас байхгүй болно. Чи үхнэ гэж сануулсан юм байлээ. Тэгээ ээжд нь очиж сануулсан гинэ. Та энэ хүүхдээ энэ одоо бүлгээс нь ингээ авахгүй бол танай хүүхдийн амь нас дээсэн дөрөв дээр байгаа учраас ер нь дэмий мигээд энэ да. Гэ тэгээ ээж нь бүр айгаад санаа зовсондоо Лос Анжелес руу явуулсан юм бэл. Ингээ 2018 онд болохоор Вогийн сэтгүүл төгсөн ярилцлаганда энэ хар ерөөс хүчний гишүүн байсан гэдгийг бол үгүйсгэсэн байлээ. Яг тэгэхээр тухайн үед бол байсан л байлээ. Тэний зэвсэг мэвсэг рүү арайч орооцолдож байгаагүй. Ингээ явж исэн гэсэн үг. За карьер нь яаж ихсэн гэдгсэн чинь Джексон Морхаус коллежийн далайн биологийн чиглэлээр суралцсан гэлжсэн шүү дээ. Дараа нь элтгэх урлагт суралцаад 3 пиний дөр жүжигийн хөлбөр тогсныхаа дараа жүжигчин болохоор шийдсэн байгаа. Оюутан байхасаа л гэсэн үг. Ингээд анх тайзны жүжигчин байсан. Эндээс хэд хэдэн телевизийн кинонд тоглоод анхны уран сайхны кино нь болохоор Together for Days гэх 1972 оны кино тогсноор эхэлсэн байдаг. За тэгээд дандаа туслах дүр тоглож эхэлсэн гэх юм уу. Анхны дөрүүдийн дараа Джексон 1976-аас 76 онд болохоор Атлантагаас Нью-Йорк руу хот руу бахиж нүүжчихэд дараагийн 10 жилиг болохоор театр хөвчлэн театрын жүжигч хийж байсан юм билээ. Төгөлдөр хуурыг хичээл 2 галтрыг авч зэрэг тайзны жүжигт хөвчлэн тоглодог байсан юм билээ. Тэгээд нөгөө тайзан дээр 1000 жүжиглээд байгаа ч гэсэндээ орлого бас тийм сайн олдоггүй байсан. Цалингийн хувьд бол тийм өндөр байгаагүй учраас давхар ажил хийдэг байсан. Энийг юу ингэдэг гэсэн чинь орон сууцны тийм бачуудын хорол гэж ярьдаг штэ. Тэр бачуудын хорол бол шүний харуулаар ажилладаг байсан юм билээ. Хамгаалагч бас давхар. Ингээл мөрөөдлөг хүүд өгсөн шүү дээ. Тийм ингээд одоо давхар ажиллаа хийгээл явж байгаа жүжиглээл ингээд явж байгаа байсан. Гэхдээ яг энэ одоо ингээд жүжиглээд тэгээд дээрэс нь харуулыг явж байхдаа юунд буруу юм руу орсон юу юм гэхээр арх хар тамхинд тонцсон. Ингээд цалиа олон тэгэл тэрийг арх хар тамхинд зарцуулаад байсан маа л да. Ингээ нөө Бродвейд 2 театрын тайзны жүжиг тоглоод байсан шүү дээ уулна. Тэгтэн хар тамхи хэрэглээд архинд онцсон байсан учраас Бродвейд тэр жүжиг үргэлжлүүлэлт нь саад болоод ерөнхийдөө жүжигээс ингээ дүрийг аваад хасаад өөр жүжигчдийг оронд нь оруулаад ирсэн юм билээ. Энийг болохгүй гэт. За хамтраач танилцуулаад үргэлжлүүлье. Газрын шимээр амьдрал дамт нэмэн газар шим шинэ бүтээгдэхүүн худалдан гаргажжээ. Тэр бүхэн насныханд бол зориулагдсан тийм ээ. За баярын чирээний чимэг гэдэг үеих салаад байна, алаг салаад байна, дашилсан өргөс тэмэг олон газар шим үйлдвэр компани нэрийн бүтээгдэхүүнүүд маш олон бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр газар шим үйлдвэр нь монголчуудын хоол хүнсэндээ өргөн эргэлдэг майонез худалдан гаргацсан байна. Хойл ярьж өстэй гаргаж байгаа гэх. За одоо тун удахгүй мөн кетчупыг үйлдвэрлэн гаргахаар бэлтэж байгаа юм билээ. Тэр газар шимийн майонез нь эх орны үрших шимтэй хүрсэн дургуйсан дээд зэргийн равсын тосны ургамлаас гаргаж авсан бүтээгдэхүүн. Харин кетчуп нь сайн чанарын улаан лалыг ашиглан үйлдвэрлэн гаргаж байгаа юм билээ шүү. За тэгэхээр та бүхэн маань газар шимийн үйлдвэр компани нэрийн дэлгүүр болон бүх сүлжээ дэлгүүр, жижиг дэлгүүрүүдээс худалдаа авах боломжтой байна. За тэгээ нэрийн дэлгүүр нь болохоор 10 дугаар хорооллын хотын төв рүү явдаг автобусны буудлын урд. За нэрийн дэлгүүр 2 дахь нь болохоор Баян зүрх, Дүүрэг, Жанжин зах дотор байрлаж байгаа юм. Юу нэг амлаад үзэхэд өстэй гэмгөө хаа. Одоо надад энэ майонез кетчуп нь үнэхээр сонирхолтой санагдаад байна.
Харин тий савлгаж гэсэн их гой савлгаад байгаа тийм шүү дээ. чамын тий. За тэгээ эх орны хөрсөн дургасан нөгөө Тархуул аймгийн Орхон сумын тариаланч нараа шууд газар дээрээс нь худалдаа авч хамтран ажилладаг. За үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч, бүтээгдэхүүндээ тогтворжуулагч бодис хугацаа уртцаагч зэрэг химийн бодис огт ашигладаггүй. Дулааны боловсрол талаар бүтээгдэхүүнийг нөөшилдэг байгаа. За тэгээ давуу тал гэвэл зөндөө тийм ээ. Артишок гурван болыг оруулж байна шүү дээ. Артишок гэхээр шууд толгойд орж ирдэ шүү дээ. Монголд нутагшуулсан тариалаа тэрүүгээр артишок эрүүл мэндийн ундаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргасан. Тэгээ энэ бүтээгдэхүүн чинь органик батламжийг хүртсэн байдаг байна. За хаанаас судалж авах вэ? Газар чим нэрийн барааны дэлгүүр сая дурдсан те 10 дугаар хорооллон жанжин зах. За тэгээ бүх сүлжээ дэлгүүрүүдээр борлуулагдаж байгаа юм байна. Яг нь холбогд 30 дугаар нь 75 TikTok 99 75 TikTok 99 гэсэн дугаар нь сошиалыг нь газар шим үйлдвэргээд хайхаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан газрын шимээр амьдралд хамт нэмэн газар шим шинэ бүтээгдэхүүн худалдаанд гаргасан байна. Баярлалаа. Гоёо хөргөжөөл яваад байна тийм ээ. За үргэлжлүүлэн дараагийнхаа мэдээлэл рүү нөрөө тийм ээ. За ингээд уул нь жүжигчин болох гээд хичээгээ яваад байгаа гэсэн чинь таанд жоохон буруу юм бол дурлаад ингээд яваад байсан. Ингээд 1981 онд болохоор цэргийн жүжиг гэдэг жүжиг тогсныхаа дараа Jackson найруулагч Spike Lee-тэй танилцсан маам л да. За түүний School Days гэх 1988 зүв зүйлийг 1980 оны кинонд туслах дүрдээ тоглуулахар шийдсэн буюу жүжигчин авиасын бол олоод харсан байсан. Ингээд тоглуулсан маань. Киноны карьерийн их үед болохоор Америкт ирэх 1988 зэрэг кино бол янз бүрийн телевизийн кинонууд хамгийн туслах дүрд одоо баг туслах дүр тоглож байсан мөн үзэгдээл өнгөрдөг байдаг ч юм уу те. Ийм дүрдээ тоглоод ингээд яваад байсан маань. За тэгээ яг энэ үед нь хэн багшилж исэн бэ гэдгсэн чинь Morgan Freeman түнд багш болдог байсан буюу за чи ингэж жүжиглэн ингэх хэрэгтэй гэдэг нь бүр зааж өгдөг байсан юм билээ. За нөгөө харт тамгинаас гараагүй яваад байсан. Тайзан дээр одоо тоглох ирэхгүй болсон учраас баг зэргийн туслах дүр тоглоал амьдрал ах байгаа болгоо байсан. Хит хитэн удаа харт тамхи хэтрүүлэн хэрэглэснээр нөгөө үйлчлэгээ болоод илүү их хүчтэй харт тамхи орсон ба. Тэгээ энэ нь болохоор гэр бүлийнхнийг нь маш их санааг нь зовоод аюултай. Дээрэс нь айлан ганц хүүцтэй. Тийш айлан ганц шүү дээ. Тэгээд гэр бүлийнхэн санаа зовж учраас түүнийг Нью-Йоркийн нөхөн сэргийн хэмлэгт бүчээр шахах ингээ хөвтүүлсэн байгаа юм л да. Ингээд нэг гоё юм юу болсон ингээд гэсэн чинь нөхөн сэргээл дуусны эмчилгээнээс дуусныхан дараа болохоор тэр Jungle Fever гэдэг харт тамхинд донцсон хүний дүр архиж гарч ирсэн. Өөр харт тамхи хаянгуудаа. Тэгээ өөрийн талаараа сүлд нь хэлэхдээ болохоор юу гэдэг чимдээ нөгөө бурхнаас ирсэн дохоо гэдэг ч юм уу тий. Гайхалтай сайхан боломж надад болцсон. Тухайн үед нэг тийм инээдтэй ч юм санагдчихсан гинэ. Би өөрөө харт тамхинд донтцсон. Тэгээ хайчаа гараад ирсэн чинь бүтээгчсэн дүр нь харт тамхинд донтцсон хүний дүр. Бүтээх болохоор их сонир санагдчихсан. Гэтэ дүрээ бол илүү мундаг бүтээх баглаа. Тэгэхээр өөр хүн амьдралтай илүү яах вэ? Тэгээд нөхөн сэргийн хэмжлэгээс гараад нэг 7 хоног орчмын дараа л киноны зураг авалтанд орсон юм билээ. Тэгээд би нөгөө дүрдээ ороход угаасаа л бэлэн байсан. Би өөрөө мэдчихсэн учраас гэдэг жаа. Тэгээ энэ киногоор нь болохоор маш их одоо олон хүмүүс танигдсан одоо юу гэх юм шүмжлэл нь магтаал нь их хүрсэн учраас 1991 онд Канны кино наадмын шүүгчид зөвхөн түүнд зориулсан тусгай шагналыг өгчээсэн юм билээ. Тэгэхээр бас их сонирхолтой. За энэ дүрийн дараа Jackson инедми кинонд бол нэлээд их тоглож ирсэн. Juice болон Patriot Games зэрэг олон ангид кино тоглосон юм л да. За тэгээ дараа нь 93 онд болохоор Юрийн галын цэцэрлэг кинонд болохоор найруулагч Steven Spielbergтэй хамтран ажиллаж ирсэн байдаг. За ингээд л алдар нэр нь бол дээшийг хурж ирсэн. Тэгээд нэг давуу тал нь гэх юм уу да. Тэр нөхөн сэргийг эмнэлэгт хэвцснийхээ дараа дахиж харт юм өгөхд хэрэглээгүй юм билээ. Тэгээд тэндээс харт тамхиг бол хайч чадсан гэж хэлж болно. За ингээд 93 онд болохоор Квентин Тарантиногийн зохиол Тони Скоттын найруулсан Жинхэнэ романс гэдэг кинонд нөгөө гимт хэрэгтэн Том Доны дүр тойрсон. Энийг бол бүгд сайн мэддэг кино нахаа. Ингээд Pulp Fiction гэдэг кино ааш тийм ээ 94 оны кинонд тоглосон байт юм байна. За энэ кинонд тоглосноор араасаа ингээд киноны урилгууд тэгээд дандаа нэр хүнжтэй кинонууд нь орж ирсэн гэсэн. За Jackson яг энэ хэсгийг нь хамгийн гол нь энэ их сонирхолтой зөвхөн өөрт нь зориулаад тусгаалan бичсэн гэдгийг сонсоод нь хэрэг баярлаж дээ нэр хүнд юм байна гэж хүлээж авсан юм билээ. Энэ кинонд энэ дүр байгаагүй юм бэл. Зохиол дээр нэмж өөртөө зориулаад гаргаж ирсэн гэсэн. За тэгээд Jackson-ы 30 дахь кино болох энэ кино нь болохоор түүний олон улсад хүлээн зөвшөөрүүлж чадсан шүүмжлэгчдээс магтаалыг хүртсэн маань л да. За тэгээд Оскарын шагнал гардуулах ёслолт болохоор Miramax кино болохоор Jackson-ы шилдэг эрэгтэй дүрийн ямнаас нэр дэвшүүлээд тэгээд шилдэг эрэгтэй дүрийн шагналыг бас авсан байт юм байна. Удалгүй Малтан бөмбөрцөгт нэр дэвшээд шилдэг туслах дүрийн бас BAFTA шагналыг бас хүртэж чадсан байдаг. За ингээд бокс офисын од болж эхэлж байгаа. Одоо л амьдрал нь сайхан одоо юу гэх юм те бүх кинонууд нь амжилттай болоод эхэлсэн. За ингээд 97 онд болохоор 3 кинонд бол гол дүрт тоглосон байт юм байна. Харин 99 онд болохоор Jackson Гүн цэнхэр тэнгис гэдэг аим шин кинонд тоглосон буюу бүх төрлийн кинонд тоглож эхэлж байгаа. Одоо Тулаанд кино байна тийм ээ. Тэгээд дээрэс нь нийтмийн кино, аим шин кино гэдэг төрлөө ингээд харгалзахгүйгээр тоглолдог болж эхэлсэн юм байлээ. Ингээд Жорж Лукасын Оддын тай эдгээр ангид нь болохоор хийг үзэгдэл кинонд JD Master Mace Windu-гийн дүрт тоглосон байдаг. Мэдж байгаа тийм Оддын тай тоглолтой. Тэгээд
тэгээд нэг ярилцлагандаа энэ киноны талаар юу гэсэн ингэдэг гэсэн чинь киноны зохиолоо огт унших боломж олдоогүй юм билээ. Одоо бид шууд оролцсон гэсэн. Нэг ч удаа уншаагүй гэсэн. Тэгээ хувцас өмсөх хүртлээр Мэйс Виндугийн дүр тоглож байгаа өөрөө ч мэдээгүй юм билээ. Би юунд тоглох гэдэг юм бол мэдэхгүй ингээ яваад байсан. За тэгээд дараад нь болохоор надад ямар дүрж тоглох нь ерөөсө хамаагүй байсан. Би үздэд өнгөрсөн ч болох байсан. Би оддын дайнд л дүрээ өнгөрчихмөр байсан. Гэдэг чинь тэр өөр нь бол хамаагүй байсан. Юунд тоглох нь. Жог хааж өгч тааж зүгээр амьсаа ярилцуулж өгч шүү дээ. За мэдээлэл их байгаа юм байна да зайлуул гэж бодлоо шүү дээ. Харин тий. Би сайн амжиж ойлгоолоо гэсэн чи хардаас нь оддын тай орж ирсэн. Яарал явчихлаа. За 2000 оны 6 сарын 13-нд жигсэн хойлоодод алдрын гудамжинд 7018 дахь одоо болж чадсан байдаг. За тэгээд кино карьерийнхаа дараагийн 10 жилиг болохоор үйл ажиллагааны дүрм гэдэг кинонд шүгдэж буй Тэнгисийн цэргийн хурандаагийн дүрээр ахиж эхлүүлсэн. Брюс Уиллистэй 3 дахь удаага триллер кинонд тулаантай кинонд тоглоод 2019 оны сүүлийн 2 дахь дүрэн дахиад тоглосон. Джексны 2001 онд бүтээсэн Цорын ганц кинонд болохоор Лимонсын найруулсан триллер кинондос орон гэргүүний хөгжимчний дүрийг бүтээсэн юм санаж байгаа. За ингээд 2005 онд тэрээр тасгалжуулагч Картер хэмээх спортын драмын кинонд тасгалжуулагчийн дүрдээс тоглосон байдаг. За яг энэ кино тухайд янз бүрийн үнэлгээ авч ирсэн ч гэсэндээ за Джексны гүйцэтгэлийг хүмүүс маш их магтсан байт юм билээ. За 2005 оны 11 сарын 4-нд болохоор тунд Хавын олон улсын кино наадмын жүжигчний амжилтын шагналыг бас гардуулж ингээ өгсөн байдаг. За 2006 оны 1 сарын 30-нд болохоор Хятадын театрт болохоор Джексны гар хөлийн хээ ингээд авсан байдаг шүү дээ. Энэ хээг нь авах ёслол болсон юм билээ. Тэр яг ийм байдлаар хүлээн зөвшөөрөгдсөн 7 дахь Африк гаралтай, Америк гаралтай 191 дэх жүжигч болж чадсан. Тэр нь цөөхөн эрдэнэ жүжигч тийм байлээ. Гар хөлийнхээ байгаад тах нь байгаад гэдэгтээ энэ тэр чинь нэг тийм олон хүн аваад идэг юм байна шүү дээ. Тийм хоо. Яг үнэ. За ингээд 2008 онд тэрээр Сүнс кинонд хорон санаатны дүрийг бүтээсэн нь шүүмжлэгч болон бокс офисоос жоохон тааг хүлээж авсан буюу энэ киноны тийм сайн болоогүй юм шиг байна. Ингээ 2020 онд л 90 сурвалжлах сэтгүүлч Апиа Хэрштэй хамтран хөтлөгчөөр бооллогч телевиз олон ангид баримтат кинондоос тоглосон байдаг. За ингээд нөгөө хар тамхинаас болоод тайзнаас нэг хэсэг завсарлцсан шүү дээ. Тайзны хэсэг ч байх вэ? 11 жил завсарсныхаа дараа болохоор Джон Дэвид Вашингтон, Даниэл Брукс нартай хамтран Август Вестний төгөлдөр хорын хичээл гэдэг одоо өмнө нь нөгөө тоглож исэн тайзныхаа жүжигт дахиж тоглоод Дюкер Чарльзын дүрээр Бродвейд эргэж ирэлттэй хийсэн юм байт юм лээ. За энэ жүжигт одоо тоглосныхаа төлөө болохоор жүжигийн шилдэг хэрэгтэй жүжигний наймнаас тооны шагналыг бас хүртсэн байдаг. Тэгээд олон төрлийн шагнал гардуулах ёс шоуг бас нэлээд болоод хөтлөж ирсэн байт юм лээ. MTV Movie Awards-ыг 1998 онд, за тэгээд Spike TV Video Game Awards-ыг 2005, 6, 7, 12 онд гэх мэтчлээ олон юм ер нь бол хөтлөж ирсэн гэсэн. За тэгээд 90 оноос туршид болохоор бокс офисын борлуулалтын компани Джекснийг дотооддоо 1.7 тэрбум долларын орлого олсон. Бусад жүжигчдээс илүү олон кино тогтсон болохыг тогтоосон байт юм судалгааны байгууллага байт юм байна л да. 2011 он гэхэд болохоор Джекснийг гол дүр туслах дүр тогтсон кинонууд Хойд Америкийн бокс офисоос нийтдээ 281 доллароос одоо тэрбум шүү 491 тэрбум доллар ашиг олсон гэж үзсэн байдаг. Тэгэхээр энэ түүнийг болохоор хамгийн их ашиг орлого олсон гол дүрийн жүжигчний 7 дугаарт за хамгийн их ашиг орлого олсон 2 дахь гол жүжигчин болсон. За тэгтээ нөгөө нэг зөвхөн дуу оруулалтаараа хүртэл 2 дугаарт бас бичиж чадсан байт юм. Тэр маш олон юмд бас дуу оруулалт хийсэн гэсэн. За хувийн амьдралаас нь дурдвал 1980 онд жигсэн жүжигчин продюсер Ла Таняр Ричардстай гэрлэж за тэгээд энэ хоёр болохоор бүр нэг коллеж суралцж байхдаа танилцсан буюу оюутны найзууд юм билээ. Бүр багасаа гэсэн. За хосууд 1982 онд төрсэн Зой гэдэг нэртэй ганц охинтой. За тэгээд 2009 онд тэд одоо боловсролыг дэмжих зорилгоор өөрсдийн буйны байгууллагыг байгуулсан буюу нэг л одоо бүсгүйтэйгээ оюутан цагаас хойш хамт байгаа нэг охинтой гэсэн. За нэг сонирхолтой баримт нь юу ингээд гэсэн чинь халзан нэг хүн халзан тэгээ кинонд хиймэл өс зүгдэг юм байна. Тийм. Тэгээд үсээ хусах шийдвэр гаргасан. Энийхээ яасан гэдгсэн чинь би халзан ч гэсэн үзэсгэлэнтэй гэсэн ч гэсэн алтанд одоо ч гэсэн би орсоор байгаа. Тэг хүсэмжит залуучдын нэг болсоор л байгаа. За тэр нь бол надад сайхан байна. Намайг үсээ алдаж ингэж эхлэхэд бол хүн бүр маш их үстэй хүмүүс нөгөө их үстэй өтгөө үстэй байсан эргүй байсан. Гэхдээ одоо тэгээд тэр үс нөгөө халцарч унаад байсан юм байна л да. Тийм учраас бүр хусаа хийцэн. За анхны халзан дүр нь болохоор The Great White Hype гэдэг юм кинонд халзан дүрээрээ гарч ирсэн гинэ. Тэгээд тэр кино болгоныхаа дүр тоглохдоо усныхаа засвартыг өөрөө сонгодог гэсэн. Цаанаас нь ерөөсөө өгдөг буюу химэл зүгдэг гэсэн. Гэхдээ энэ халзан толгоохороо илүү хоногшсон юм шүү. Би үстэй гэхэр ер нь үс байсан билүү гэдэг шиг эсрэгээр бодох чинь. Үстэй байсан. Тэгээ одоо бол дандаа нөгөө үстэй ирүү гарч ирвэл химэл зүгдэг. Тэгээ өөрөө ингээд загвараа гаргах юм гэсэн. Тэгжээж зүгдэг. Би бас нэг талаараа таатай л юм тий. Харин химэл юм байлээ. За тэгээд нэг хошигноод юу гэж хэлсэн ингээд гэсэн чинь за яг би үсээ нөө та ингээ үсээ ургуулахгүй мó яах юм гэдэг асуусан юм
байна л та. Тэгсэн за тэгвэл би үсээ одоо ургуулах тийм ээ буцааж ургуулах цорын ганц арга зам бол би ажлын ихгүй л явдал юм да гэдгсэн. Кинонд дүр тоглохгүй тэгвэл яг миний ус ургаж магадгүй гэж хэлсэн л юм байлээ. Тэр юм тэр стресстэй байдаг гэсэн үг. Үгүй ер нь л ургуулахгүй л ургасан ч тийм дандаа хагас тул ургадаг байхгүй халзарсан учраас одоо мэрэгжлийнх нь онцлог ч юм уу да тийм л юм байлээ. За тэгээд нөгөө олон нийтийн газар бол нөгөө малгай байнгын өмсдгөр алдартай. Ер нь их тийм малзан толгойг гайхуулж яваад идэггүй юм байлээ л дээ. За тэгээд гэрээндээ киноны зураг авалт үеэр гольф тоглохыг зөвшөөрсөн цорын ганц залттай барж үжиж юм биш үү? Одоо киноны зураг авалтын үеэр нэг амарна штэ тий амарх үедээ мань хүн гольф тоглож болдог гэсэн үг стрессээ тайлдаг. Тийм жүжигч юм билээ шүү. Оо яасан гоё. Хоёулаа бас стрессээ. Нэг гольф тогломоор ингээд. За хоёулаа студиуд сууж байгаа. За тэгээд донтолтой холбоотой асуудал гараад эмнэлэг твцнийхаа дараа ч гэсэндээ арх уухаа байсан буюу одоо бол бараг ингээд амсдагвэл гэсэн. За 2008 онд Техас мужи улсын хотод болсон Барак Обамагийн төлөөг ардчсан намын анхан шатны сонгуулийн үеэр кампанид ажил хийжсэн буюу ер нь тэр талыг маш их дэмждэг гэсэн. За тэгээ 2013 оны 8 сард эрүүл мэндийн шалтгаанаар веган хоолтон бас юм билээ. Хоолны дэглэм ингээ барьж эхэлсэн. Тэгээд яагаад та ингээ веган хоолны дэглэм барьж байгаа гэсэн чинь би одоо эрүүл мэндийн шалтгаантайгаа би жоохон удаан амьдрмаар байна гэж хэлсэн. За тэгээ 2017 онд болохоор юу яасан бэлээ. Энэ дэглэмээ бүр татгалзсан ч гэсэндээ веган хоолны одоо тэр ашиг тос юу гэдэг ингээ тэрийг нь байнга дурдчихэдэг. Тэгээ 18 кг хассан юм билээ. Нэг дор маш их чин хайсан учраас хүмүүс санаа зовж асууж эхэлсэн. Тэгээд та яаж ингэж хассан гэсэн чинь энэ бол хоолны дэглэмтэй ботой гэж ярьж ирсэн. Одоо болохоор юуны төлөв дуурдаг гэсэн чинь эрчүүдийн нөгөө төмсгөний хорт авдраа штэ. Хүрт хорт авдрын эрт онцлог те энэ хэр хорнолоотын гэдэг талаас өөртөө байнга эмнэлэг очиж шалгуулж байгаа ч гэж байнга уриалдаг юм байлээ. Зөв штэ. Эрүүл мэндээр нь анхаарч хэрэгтэй хэрэгтэй. Яг гоо. Сайн юм байна да. За баярлалаа мэдээлэл хүргэсэн төрөвчлүүлэн дараагийн алдарт нь лугаа орцгоё. За дараагийн танилцуулга алдарт маань гоё баригдал хоолойтой хүүтэн ширүүн дүр төрхтэй дотроо бол хөгжөлтэй зантай юм. Модель жүжигчин Ким Суягийн тухай танилцуулна. За тэгээд түрүүн хэлсэнчлэн 21 хамтлагийн клипэнд тоглож ирснээр сайн мэдэх байх. За үүнээс гадна төлөөлүүлсэн бүтээлүүдээс нь дуртай бол Queen Who юу гэж байгаа. Одоо хатан хаан үү гэдэг нэ. За тэгээд Tomorrow Doom at Your Service гэх мэтчлэн бүтээлүүд байгаа. За 1988 оны 5 сард төрсэн энэ жил 36 настай залуу жүжигчин. За метр 84 см өндөр 72 кг хэмжээтэй байхны. За жинхэнэ нэр нь И Хёксу юм. И Хёксу. Тэгээ энэ нөгөө Хёксу буюу хоёр энэ үеийг л солилцсон юм байл да. И Хёксу, И Су Хёк. Хёксуглаад урд тойрон оруулаад ингээд нэрээ өөрчлөө тайсан нэр болгоцсон юм байлаа. За урлагийн гараа эхлүүлсэн байхаар 2006 он загварын шоунд оролцож моделийн гараагаа эхлүүлсэн. За моделээр ажиллаж байсан чи ямар ч туршлага байхгүй дээр ямар нэгэн загварын агентлагт тариалагддаг байсан. Ер нь моделчийн загварын агентлагт тариалагдахгүй л яг өөрөө хүчээр бас гарч хэцүүлээд юм байна. Тийм тэгээ өөрийнхөө анкетыг өөрөө бэлдээд өөрийгөө танилцуулж явсаар байгаа загварын шоунд дээр гарч халахж чадсан. Тэгээс нөгөө өөрийн чадлаар явж байгаад те модель болоод ингээд жүжигчин болсон цөөхөн хүмүүсийн нэг юм байлээ. Цаана бол дандаа л ингээд entertainment төлөвлөж үзүүлж байна. За моделээр ажилласан эхний жилүүдэд тэрээр нилээн бүр ер нь бол нэм хит тураалтай гэх юм уу. Та бас ингээд залууны сондрог ярих юм бол нилээн турхаа харагдчихлаа. Тураалдаа орсон шахуу юм биетэй цав цагаан арьстай байсан. Тэгээд түүний шинэлэг дүр төрх загвар өмсгчтэй их та юу загвар өмсгч загвар зохион бүтээгчтэй их таалагддаг. Ясан ингээд гараад ирсэн шүү. Тийм тийм учраас нөгөө хувцсанараа өмсгөхөд их одоо яг моделээр ажиллаад их гоё тохиромжтой бие хааглаж үзсэн юм байна л да. За харин 2010 оноос эхлэн жүжигчнэр ажиллаж эхэлсэн. Тэгээд баг булчингийн маасаа нэмээд ер нь бол ингээд жингээ нэмээд илүү булчинлаг болоод 2013 оноос хэд хэдэн бүтээл дээр ингээд цээж нүцгэлж байгаагаа байдлаар ингээд кино уран бүтээл тоглосон. Тэгээд олон фэнүүд нь бас түүний сайхан бие хааг нь магтан шагшиж магтсан байдаг гинэ. За тэгээд сүүлд сурчлагаанд цээж нүцгэн зураг авахуулах гэдэг асал хөдөлгөөн нэлээ хийсэн. Тэгээд сонсуудун гэдэг манд сонсуу тун гэдэг чинь хороо хэлж байгаа. Тэр хороонд түүний цээж нүцгэн зургийг маш томор ингээд тавьсан. За тэгээ өөрөө нууцаар очиж бас өөрийгөө харсан. Би өөрийгөө ингэж хизээ ингэж нүцгэн дээр харах баа тий. Тэгээ очиод бас зураг авсан юм байна. За жүжигчин болсон түүхээс нь хуваалцах юм бол 7 жилийн турш ямар нэгэн загварын агентлагт хариалагдахгүй өөрөө бие даан ажиллаж исэн. Моделээр амжилттай ажиллаад байгаа олон газраас санал ирж байгаа. Тэгээ ажлын ачаалал ч гэсэн их ч гэсэн Юурээс менежерчүүд юм ингээд ямар нэг entertainment хариалагдахгүй өөрөө ажиллаар үзчихсэн. Тэгээ яг тухайн үед түүнд олон газар санал тавьсан юм байна. Агентлагаас манад ингээд хариалагддаг те модель болох уу гэд. Гэвч өөрт нь дотор нь жүжигчин болох хүсэлээс учраас за би хэрвээ гэрээ байгуулахаар л бол жүжигчин болох тийм боломжтой. Тэгээ өөрөнд түлхэж өгөх тийм entertainment тайл гэрээ байгуулах гэж бодсон юм байна. Дан модель бол тэгээд угаасаа жоохон түлхэх бол хэцүү шүү дээ. Тийм. За бага багтаа аавтайгаа хамт кино үздэг байсан юм байна. Тэгээ үзэх болгонд нөгөө юм арслан архиж гарч ирдэг нөгөө метро голдон байна шүү дээ. Тэрийг үзчихэл за би өөрийн гэсэн яг ийм студиуд тийм газартай болъё гэж мөрөөддөг гэсэн кино бүтээдэг газар гэсэн үг тийм. За гэвч нэг өдөр толгойд нь орж ирсэн мал яг нэм бодит байдал гэх үү.
За би ер нь бүхэл бүтэндээ яг кино ингэж тэг ядаг гаргадаг студиудтэй болно гэдэг бол хутлаа юм байна. Ер нь зүгээр жүжигч юм болоо гэх шийдвэр дээр тулсан. Тэгээд ер нь бага ухаасаа л эхлээл аав нь байнга хүүдээ кино үзүүлж явдаг байсан юм билээ. Тэгээд дурсамжаа хуваалцгаар чинь багада аавтайгаа кино театр хөтөлцөө явж байсан. Тэгээд эсвэл кино туршилтдаг газар ямар кино үзэхээ ярьжсэн тухай иймэрхүү дурсамжууд өгөх юм билээ. Яг аав биш шүү дээ. Тийм ээ нөө. Тийм байна. Нөгөө найруулагч ингээд аавын зургийг ингээд харьцуулаад тавьсан байхгүй. Хамар энэ нүд чих мэх нь аав юм биш. Харин төстэй байгааз. Тийм байна. Тийм. За тэгэхээр энэ аав нь баг ухаасан те кино урлаг руу ер нь баг багаар хүүгээ ингээд нэлээд дуртай болгосон юм байна л да. За тун өндөр настай хүний дүрийг бүтээж исэн жүжигчнэр ажиллаж байхдаа. Жүжигчнэр ажиллаж хэснээс хойш өөрийнх нь хүүтэн ширүүн дүр төрхөөс болсон уу яасан мэдгүй дандаа нэг юм цус сорогч, ирлэгийн элч, зомби гэх мэтчлэн амьд хүний дүрээс бусад бүх дүрийг бүтээсэн байдаг те. Нэг хүний ертөнцийн дүр бол гэдэг нь дандаа нөгөө ертөнцийн тийм дүрүүдийг бүтээдэг гэсэн үг. За тэр дунд нас нь бараг 1000 давсан тийм бас дүр бүтээж хэлсэн гэл те. За тэгээ өмнө нь би яагаад дандаа ийм дүр авдсан болоо те яагаад энгийн те зүгээр өөрийн насны те 20 эдтэй ч юм тийм тухайд 30 эдтэй ийм дүрийг бүтээж чаддаггүй болоо гэж боддог байсан. За тэгээ дасгал хөдөлгөөн нэлээд хийж хийсэн юм байна. Өөрийнх нь нэлээд турхаа байдлаа гадаа шүү дээ те. Хитрхи турхаа хийж гарах нэг жоох идэх харагддаг юм болов. Тийм магадгүй л тийм тэгээ масаа нэмээд нэг арай өөр болоод эхлэнгүүт нь саналтай уран бүтээлийн санал ч гэсэн жоохон өөрчлөгдөөд жишээлбэл мөрдөгчтэй их сургуулаа дөнгөж төгсөөд ажил хайж байгаа эгэлж ирэх нэг залуугийн дүрч гэдэг юм уу янз бүрийн дүрүүд бас саналууд ирэх болсон юм билээ. За дараагийн баримт нь гинтхэн бүдүүн баргил хоолойтой болсон гинэ. За магадгүй энэ жүжигчний хоолойг сонсож байгааг бол сонсоод үзээрэй үнэхээр ийм баргил гоё хоолойтой. Ийм хоолойтой жүжигчид жоохон цөөхөн л дөө. Тийм олон ч одоо уран бүтээлчдийн ярилцлагыг сонслоо. Тэр дундаа бол үнэхээр гоё ийм баргил хоолойтой. За энэ дүртэй холбоотойгоор хүмүүс түүнийг нэг л тийм хүүтэнтэй одоо саяны дурдадсан дөрөвтэй холбоотойгоор хүүтэн ширүүн ийм хөдөр төрхтэйгээд тэгээ баян хүлээж авч байгаа ч гэсэн ер нь жоох юм ихэмсэг нээхэм дуурд юм хямсгар төрлийн залуу ах гэж боддог гэсэн гинэ. Тэгээ дээрэс нь хоолой нөгөө баргил учраас энэ ер нь л жоохон тийм ихэмстэй харьцахгүй дээ гэдэг. Тийм байна дөө тоохгүй байна дөө гэж боддог гэсэн. Тэгээ ядаж хахад царай дүр төрхөн ч гэсэн нөгөө ийм жоохон ихэмсэг учраас тэгээд боддог гэсэн юм шиг байна л да. Гэвч өөрөө бол уг нь тийм хүн биш юм билэ. За тэгээ түүний хэлж байгаагаар хоолойн дунд сургуулийн сурагч байхдаа нэг орондоо орол унтаал өглөө босоод ирсэн чинь ингээ бүдүүн барил хоолтой болсон. Дунд сургууль гэхээр нөө хөвгүүдийн шилжилтийн нас л байна да тийм ээ. Тийм. Тэгээд өөрөө ч гэсэн өөрийнхөө хоолойг гинтхэн өөрчлөгдсөн бас нэлээд гайхсан. Гэтэ нөгөө талаараа түүний энэ барил хоолой бол өөрийнх нь давуу тал болж өгдөг. Жишээлбэл модельер ажиллаж байгаа үед ч гэсэн модельер ажиллаж байгаа юм чинь ярьслага үүдийн тэнд оролцсон жоохон цөөхөн шүү дээ. Тэгээд зураг хүргэгийн сэтгүүл дээрээс хардаг. Тэгээд ингээд хоолойг нь сонсонгууд барил хоолойтой болохоор улам сэтгэл татмаар гэдэг гинэ. Гоё сэтгэл татам нэг л нууцлаг тийм имижтэй харагддаг. Сонирхолтой дүр төрхтэй залуу байна өө. Тийм байна. Тийм байна уу? Тийм байна уу? Реклам арахгүй л харагдав. За Намин даатгал таны амар тав аяллаа баталгаа. Намин даатгал компани 2001 оноос хойш даатгалын салбарт 24 жилийн цэцэр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж 28 салбар 9 санхүүгийн үйлчлэгээний төв 200 гаруй төлөөлөгч бүхий өргөн сүлжээгээр дамжуулан байгууллага болон иргэдэд сайн дурын алтан журмын бүх төрлийн даатгалын бүтээгдэхүүн үйлчлэгийг хүргэж байгаа хнэ. За даатгалын эднийх болохоор юу гэсэн байна? Номын даатгалыг сонгох гадаад аяллаа хийлгэсэн хүмүүр урамшуулд оролцох хэрэгтэй болох юм гинэ. За Азтан 2025 оны 12 сарын 4-ний өдөр өдөр одоо номин даатгалын аль бие усны сошиал лайваар тодруулсан. Тэгээд урамшууллын хугацаанд 2025 оны 2 сарын 10-наас 11 сарын 30-ны хүртэл гэж байгаа хугацаа. За тэгээд даатгалтай аяллаа урамшуулт аяны супер Азтангууд юу авах вэ? За супер шагнал нь 8 сая төгрөгийн дэлхийн хэмжээний оддыг дэргэдээс нь үзэх аяллаа ирэх буюу одоо нэг Blackpink хамлаг байна шүү дээ. Тийм Blackpink, Taylor Swift, Maroon 5, Coldplay, Coldplay-ийн тоглолт үнээр гоё болсон. Тийм сонголтоор үзэж болох юм байна. За тэгээ 4 сая төгрөг бол буюу одоо энэ маань зүүн өмнөд Азийн дурын улс руу аялах ирэх. Энд чинь бас ингэ сонгох боломжтой. Шууд цаанаас нь за та ийшэл яв гэдэг ингэ санал болгох шахчихгүй. За Таиланд, Вьетнам, Индонез, Малайз зэрэг гайхалтай газрууд таныг хүлээж байгаа юм байна. За тэгээд 1500 зөвхөн сая 500 мянган төгрөгийн бас ирэх байгаа гэсэн үг. За тэгээд энэ аяллаа болон гоёлын цүнх үүргөвч дагалдах хэрэгслийн брэндээс одоо юм авч болох нэ брэнд ирэх нь авчих нь сая төгрөгийн ирэх байна. Цахилгаан барааны даатгалтаа хүссэн цахилгаан багаараа авах юм байна. Энэ болохоор номын электрониксоо сая төгрөгийн үн бүхий цахилгаан барааг тав руу сонгож авна. Бас энийг
аюу гоё юм те. Хүнд өстой яг сэтгэлээсээ бэлэг өгч штэ. Яг үнэ. Ингээд дараагийн 500 мянга төгрөг гэж байгаа. Таны амьдралын мартагдшгүй хэсгийг бүтээх аялын хэрэгслийн бэлгийн багцыг ингээд өгч чинь. Намын хоум стайлаас 500 мянга төгрөгийн үнэ бүх аялын хэрэгслийг худалдан авах хэрэг буюу одоо 100 болохоор чи бид нар шийдэж чинь аялах болно шүү дээ. Маш том хөрөнгө оруулалтыг хийгээд ингээд явах нь. Тэгэхээр энэ нь бас хамрагчмаар юм байна те. 2 сарын 10-наас 11 сарын 31-нд дуустал гэдэг чинь юм бас. Болж байна. Оо хугацаа бол зөндөө байгаа юм бид нарт. За лавлаж холбогдож та асуух утасны дугаар 1828 88 1828 гэсэн дугаар холбогдороо. За Номин даатгалын бүх салбаруудаар хийж байгаа байх нэ. За баярлалаа хамтран ажилласан Номин даатгал таны амар тайван аяллаа баталгаа аваад тахаар хамтран ажиллаа. Баярлалаа. За мэдээлэлээр үргэлжлүүлье. За энэ жүжигчин залуу маань амарсан шиг амардаг гинэ. Хүнийг амархтаа нэг сайхан амардаг та тийм. Эсвэл нэг юм амарж байгаа мөртлөө ажилладаг хүмүүс байдаг шүү дээ. За дог дүр төрхөөс нь болоод түүнийг амархтаа ч гэсэн их дог харагддаг баха гэж боддог хүмүүс байдаг. Гэтэл яг л ингээ хүмүүстэй л адилхан. Бидэнтэй л адилхан дээ одоо амралтын өдөр байхад нэг гартаа уцаа нөгөө гартаа удирдлагаа бараа буудан дээрээ суудаг. За тэгээ гэртээ юу гэдэг вэ? Кино, драма, баримтат кино үзэж суудаг бахан. Тэгээд нэг газараа удаан суугаад суух дуртай юм шиг байна. Ийм буудантай дээр буудныхаа яг нэг буланд хүн яг нэг хэсэг л суудаг. Тэг ямар сайндаа нэлээ удаан сууснаас бол нөгөөд ингээд дотгошоо шигдээд орсон нэг боксоор нь. Тийм тэгээд ээж нь дараа нь харчаагүй одоо зайлвал энэ юм өөчтэй ямар айш ингээд суудсан. Тийг нь бас ээж нь янзалж өгсөн гэсэн байлээ. Тэгээ ээж нь янзлын дараа жүжигч юм аагүй одоо ээждээ зайлвал арай өөр газар ч суудаг гэж үү те. Нэг одоо зүүн булан суусан бол баруун булан суудаг гэж те гэж бодож байсан тухайга ярьсан байлээ. За тэг ямар тач гэртээ амралтын өдөр буудан дээрээ хөвцсээр өлсвөл одоо аппликейшнаар дамжуулаад хоол захиалаад авчихсан. Тийм нөгөө амарч авах юм хийхгүй тийм. Тэгэхээр гоё шүү дээ. Нэг гоё хөвтөж амарч гоё шүү. Уулын тийм боломж олдохгүй байна л та. Одоо тийм хөвтөйч одоо хөвчэмэр л нүү чигүүгээр дээш орж итэл нэг буудангийнхаа болонд очиж хөвтөл нэг гартаа зурагтаа гэнэ. Маш удирдлага уцаргоо тийчүүлээрээ уцаа нөгөө гартаа зурагтаа ингэ барьж үзсэн. Танаач одоо том зурагтай байсан мэт чи даалах нэ. Тэрийгээ барай авчих юм шүү. Гэвтэл бас хоол захиалж идмээр. Бас бэр байна. Чадна. За өөрийнхөө талаар их хайдаг гинэ. Энэ жүжигчин залуугийн имижээс болоод ч тэрөө би мэдээлэл найж захта юу нэг тийм сонирхолтой байх болоо да гэж бодсон. Жижигс өөр хүн нөгөө дүрсгэн хүүхд гэдэг шиг нэлээ өөр хүн мэдээлэлтэй байлаа. За өөрийнхөө талаар их хайдаг буюу ямар нэгэн шоу нэвтрүүлэлд орсны дараа эсвэл кино нээлттэйсний дараа өөрийнхөө тухай хайдаг гинэ. Энэ тийм суугийн тухай юу гэж байна лээ. Нээвэрлэл ороод Google руу оруулаад хайдаг. Яг нөгөө учир зүггүй өглөө усаал за намайг юу гэж хайхан хайшаа гэхдээ өөрийнхөө тухай бол хайх нь хайх буюу үзэгчд өөрийгөө хэрхэн хүлээж авч байгаа юм те. Тэр талаар нь илүү сонирхдаг. Энэ фэнүүд нь ч гэсэн нэлээ мэддэг юм л дээ. Энэ Ким Сууёг те бараг л өөрийнхөө тухай нэлээ хайдаг гэх ингээ тэрийг бүгд орог мэддэг болсон. Тэгээ ямар нэгэн мэдээний сэтгэлдээр хүртэл энэ мэдээгч бас энэ Ким Сууёг гэсэн мэт шүү дээ. Ий Сууёг хардаг бах таа гэсэн мэл. Зөриүүлж чийдэг юм шиг байна те өөрт нь. Тэгээ хайхахтай ингэдэг гинэ. Одоо жишээлбэл Ий Сууёг жүжигчний нэрийг ч юм уу нэг үсгийг жоохон алдаад биччихэнгүү тэр хүний ингээ нэр усна гарч ирэхгүй байх тохиолдол байдаг шүү дээ. Тэгэхээр алдаж бичсэн ч гэсэн би гарч ирэх нү гэж хайдаг гэж шүү дээ. Тэгээ албаар алдаад те. Тийм тэгч хайдаг учраас фэнүүд нь ер нь энэ хүн манай хүн манд бараг бүх мэдээлэл хайдаг баха гэд. Тэгээ ямар сайндаа энэ тэмдэлтэй бүх мэдээн дээр бараг одоо жишээлбэл спортын мэдээлэл гэдэг орно. Тэгээ одоо энэ мэдээг ч гэсэн энэ Исүёг алитэ хайгаад үзсэн байх та гэлгээд өөрөх нэр бичигдсэн учраас нэрэл хайгаад тэр мэдээллүүдийг нэг үндсэн хардаг болсон буюу айгүй олон төрлийн мэдээллийг авдаг болсон юм байлаа. За түүний ачаар хадгаламжтай болж чадсан фэн гэдэг. За одоо сайхан мөнгө хадгалах нь шүү дээ. Тийм. За бас нэг түүнтэй холбоотой түүхэн жүжигчин маань өөрийн сошиал хаягтай айхтар идэвхтэй биш буюу байнга пост, стори оруулаад байдаг юм л дээ. За ихтэй бодоход нэг жилдээ 10 пост ч юм ордог. За тэгсэн нэг өдөр нэг пэн нь жүжигчин Исүёг өөрийнхөө инстаграм дээр сошиал хаягтай нэг үе стори оруулахад 10,000 вон, за пост оруулах юм бол 30,000 воныг цааш нь хадгалж агаад би ингээ гоё чивчтэй болно гэсэн утгатай юм бичсэн байсан юм нэ. Тэгсэн яг энэ үед жүжигчин маань гадаад руу ажиллаар яваад тэндээ үнэхээр гоё зурнууд зөндөө авчиж. Маш гоё царайлаг зурнууд. Тэгээ яах вэ манай иргэж ирэнгүүтээ те өдрийн 30 стори хийж байгаа байхгүй. Тэгээ 30 стори гэл ингээл баахан постор ингээд бөмбөгдөөл те. Юу нөгөө фэн болохоор те нэг жилд 10 пост оруулдаг юм шиг ганцхгүй байна. Яг хөөдөө 10,000 воноор бодлоо гэхтэл те жилөө. За ерөнхийдөө нэг иймэрхүүл цуглуулна гэж бодож байсан бол өдөрт 30 стори оруулаад эхлэх хэрэг чинь те. Эрэг хэмжээний мөнгөийг цааш нь хадгалах хэрэгтэй болчихж шүү дээ те. Тийм байна. За ингээд зураг хөргөөр бөмбөгдөөд энэ пенсүүдээ эм орчихсан маа. Тэгээд сошиал дим оруулсан юм л да. Жүжигчин Исүёг галзуурсан юм биш. Би одоо яах вэ те. Муу баг өрөнд ороод баслаа гэдэг шиг. Одоо энэ мөнгөө яаж хадгалнаа гэдэг. Тэгээ яг жүжигчин маань энэ пенийхээ энэ постыг те сошиалд оруулсан зүйлийг нь хараад хөөрхөн санагдаа. Тэг өөрхөн пен шүү дээ те. Тэгэж бас нөгөө үгсэдсэн чихвчийг нь худалдаж авч өгч бэлгэлсэн юм байна. Оо, хөөрхөн болж штэ. Би бодсон. Би бас Монголоос те.
Хинийг пост хийх үг үлээ. Исүхийг л усан шүү. Түрмээрээ занималд шүү. Тэг хилдэ устай хэрэгүүг нь харагтал нь нэр усын тодор бичиж байгаад орвол. Тэгээ те. Өөрөө хайд гимч. За дараагийн баримт нь сахал хайж явсаар байгаа сахалтай ирчүүдийн дунд мөнхөрсөн юм аа гэж. Сахал хайх хэрэгүүд сахал ургадгүй нөхрөө. Гэхдээ одоо тэнийх ургадгүй юм байлээ. Тийм ээ. За жүжигч маань өөрийн гэсэн нууц Instagram хаягтай. Гэтэ энийг нэг нууцлаад байдаг юм бол энэ алдартай ч нууц хаягаа хүн мэддэхгүй байдаг шүү дээ. Тэгсэн манай хүн болохоор өөрийнхөө жинхэнэ хаяг дээрээс ганцхан дагдаг Instagram байгаа нь өөрийнх нь нууц өөрийгөө дагцсан ба. Тэр баг нэг хажуугаар явж байгаа нохоо хүртэл мэднэ гэдэг шиг хөрөнгө ингээ бүгдэн дэлгэцсэн. Тэгээд өөрөх нь хэлж байгаа гэсэн би тийм нууцлсан юм бол байхгүй. Өөрийнхөө нэрээр Instagram нээх гэсэн чинь болохгүйсэн буюу өөрөх нэрээр аль хэдийн хүн Instagram нээсэн байсан байна. Тэгээ нэрээ жоохон өөрчлөөд хаяг нээсэн байсан чинь тэр өөрөх нь нэрээр Instagram нээсэн пэн би ингээд энэ хаягаа өөртөж өгөө та энийг үндсэн хаяг болгоо ашиглаач гэж өгсөн. За ингээд тэр пэнийхөө өгсөн хаяг үндсэн хаягаа болгоод өөрийнхөө нээсэн бага X mix гэдэг нэг тийм үсгтэй Instagram-аар нууц хаягаа болгосон. Яг хав тэгээд хоёр Instagram-та болцсон нөгөө Instagram-аараа юу их үү те яг үндсэн Instagram-аар гой зургууд оруулж байгаа нөгөө төр бол тэгээд жинхэнэ хүн амт дагаална түрүүний гişэ те харуулж комментараас исүхё гэж хайдаг шиг маш олон төрлийн баг 3000 гаруй хүнийг дагдаг юм л дээ. Тэгээ Солонгос алдартай донд ийм олон хүнийг дагдаг алдарт нь жоохон цөөхөн шүү дээ. Би өнөөдөр сайн нэвтрүүлэлт орж ирэхээс өмнө харсан чи одоо 3500 давцсан байлээ. 6 сарын өмнө өгсөн ярьцлагыг нь уншсан чи 3000 гэжсэн бол 3500 давцсан. Тэгээ ямар хүмүүсийг дагдаг вэ гэхээр загварлаг хувцалдаг тий эсвэл тийм өөрийнх нь модель юм чинь тий тэгээ дуртай жүжигчтэй кинотой холбоотой хаягийг дагдаг. За тэгсэн пэнүүд нь манай хүн өглөө босоод тэгээ өөрийнхөө ингээ нэрийг шууд ингээ Google дээр хайгаал. Дараа нь шууд Instagram руугаа гүйж ороод Instagram-аас ингээ юм баахан хайгаал. Ийм галзуу суулт юм шиг өдөржингөө намайг ингээ сошиалаар амьсгалдаг гэж бодож байгаа шиг байлаа. Би бол тийм хүн биш шүү гэж тайлбарсан. За тэгээд ихэвчлэн тэр нууц хаягаар бас ийм концепт хайдаг гэнэ л дээ. Тэрний үг гэхээр за ямар нэгэн уран бүтээл тоглохоор боллоо. Тэгвэл энгийн хүмүүстэй нэг өөрийгөө жоохон харьцуулах шаардлага гарна шүү дээ. Сүүл түүхэн драма тогсон чинь их л сахал хүс уусан залуугийн дөрөвтэй болж. Тэгээ өөрөө бол ерөөсөө тийм сахал махал ургаад идэг төрлийн хүн биш байхгүй. Тэгэхээр наалах нь шүү дээ. Тэгээ судлаад ингээд эхнээс нь баахан сахалтай хүмүүсийг дагаал зүрх дараал те ингээд нэг мэдсэн нөгөө алгоритм байгаа шүү дээ. Тэргээр ингээд битүү сахалтай хүмүүсийн зураг гарч ирээд тэгээ маш олон тийм зургуудыг бас харж ирсэн тухайга хуваалцсан байлаа. За тэгээ тухайн нууц инстагаа тэгээд нэг нуудгүй л ер нь бол ингээл дийлгсэн. Гэхдээ гол нь 100 хэдэн хүн л дагд юм байлээ. Тэгээ би нэг хүсэлт явуулах гэснээр болчлаа ахгүй юм санагдаад. Амиг яаж өн чанцаа байна. Тэгээд би өөрөө ч ярьсан шүү дээ гэлөө. За хайр дурлалын тал дээр түүний хамгийн алдартай үерхэл нь за би шаршуурын нэвтрүүлгээр бараг 2-3 удаа танилцуулж байгаа хаа. Их нэртэй хүнтэй нууц амрагийн харилцаатай болсон жүжигч Ким Мин Хи түүний экс амраг байсан. За 2008 оноос тэд үерхэж эхэлсэн. Тэгээд тухайн үед жүжигчин залуу маань дөнгөж 21 настай. Найз сүү Ким Минийн түүнээс 6 насаар одоо ихч буюу 27 настай байсан. Тэгээд насны зөрүүтэй. За ингээд тэд бол 2 жил үерхсний эцэс салцгаасан. Тэгээд одоо жүжигчин Ким Миний 22 насаар найруулагч Хун Сансуутай янаг амрагын холбоотой болоод хүчтэй төвлөлтэй те зөвлөж ирсэн болсон тийм. За тэгээд таалагддаг эмэгтэйгээр ямар эмэгтэйг нэрлсэн бэ гэхээр яг залуудаа ч юм уу те ч одоо гадаад дүр төрх бол харах нь хардаг байсан. Тэгээд энэ жүжигчний нэг давуу тал гэхүү онцлог гэхүү нэг тийм хүүхэн ярьдаг юм билээ. Ингээд телевизэн шоунд те хүмүүс ингээл хүүхэн яриад тийм юм гэж ярьж байгаа. Ерөөсөө тийм ярианд ерөөс оролцдог. Тэгээд сүүлд оролцсон нэвтрүүлэг дээрэл нэлээд олон жилийн дараа гэсэн үг шүү дээ. Өөр таалагддаг эмэгтэйгээ ярьсан. За тэр нь маш гоё энергитэй, эрч хүчтэй, ийм суралц боломжтой буюу өөрөөс нь мундаг төрлийн эмэгтэйг сонирхдаг. Тэгээ гадаад дүр төрхийн хувьд бол тийм юм гэсэн юм бол байхгүй гэсэн бэл. Ер нь бол сэтгэл санаа нийлжээл болох юм байна шүү дээ. Тэгээ одоо бол яг залуудаа бол би харуул хардаг байсан. Одоо бол үгүй би тэгээ сайхан энерги эрч хүчтэй те суралцах боломжтой юм бүсгүйг хүлээж байгаа гэсэн байна. Мэдээ бич. Юу гэж би юу? Тий чад бич. Үгүй. Над дээрээс миний үзэл бодлыг асуухгүй л өгчгөө. Эний авчааштай гоё юм байна шүү дээ. Нэг нь ч гэсэндээ юм шиг гэлтэй. Над ирэхгүй гэж байна. Ирэхгүй юу? Оролдоод үзэх хэрэгтэй шүү дээ ядаж. Амьдрал хөөргөн амт юм байна шүү дээ. Энэ ажиллаа хаяа Солонгос яваа тэр нэг ядаргаа гэж агентлийнхэн гадаа нэг уулз намайг бараг тоохгүй шүү дээ. Энэ юу? Юу бондор хөөх. Юу яах гэж тэгж яа. Гадаас юу сурах юм? Гадны дөрөх чи ямар ч хамаагүй юм байна шүү дээ. Хоп базас орно шүү дээ. Сүнс ярь сурна бас зөндөө юм сурна шүү дээ. Амьдралаа. За баярлалаа. Сайхан амт юм байна. Сайхан амт юм байна. Энэ дөрвийн нэвтрүүлгийн өндөрлөе. Студид хөтлөгч Шанцаа Амын найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар газрын шимээр амьдрал амт нэмнэ газар шимшин бүтээгдэхүүн худалдаанд гаргасан байна. Мөн номын татгал таны амар тайван аяллаа баталгаа аваад хамтран ажиллалаа. Өргөжлүүлэн амар зэрэг нэвтрүүлгийн үйл аван сонсоорой. Түр баяртай. Баярлалаа.